За би цагдаагийн хөшөөч Мөнхчөр байна. За би цагдаагийн байгууллагт 12 жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд за анх налах дөрвийн цагдаагийн хэлцэд мөрдөгчөөр томилогдсон. За ингээд тухайн хэлцтэй мөрдөгч, ахлах мөрдөгч, тасгийн дарга гэдэг ингээд чадхуун зарчмаар томилогдсон ажиллаж байна. За засгийн даргын нээлттэй сонгон шалгаруулалтын зарыг хараад за тухайн зарын дагуу өөрийгөө сорих цаашид одоо чадхуун зарчмаар шатлан дэвших зорилгоор тухайн сонгон шалгуулалтанд орж өрсөлдсөн. Ингээд шалгалтанд оролцоод явагдсан, шалгалтандаа тэнцсэн, удирдах албан тушаалтныг нээлттэй сонгон шалгуулалтаар өрсөлдүүлж шалгаруулдаг улсад нь албаагчдад бол маш их урам зориг өгсөн, өөрсдөө нээх цаашлаад сурч мэдээ, шатлан дэвшээ гэсэн энэ боломжийг нь албаагчдад нээж өгсөн гэж миний хувьд бол хардаг. За мөн албаагчдад одоо шударга зарчмаар удирдах албан тушаалд очих боломж нээгцээ. За намайг сонгон шалгуулалтанд орох тухайн албан тушаалд томилогдоход хамт олонны зүгээс маш их дэмжиж байсан. Тухайн дүүрэгтээ бас нэлээдгүй удаан хугацаанд ажилласан, доктор зуршигтай ажилласан. Дээрээс нь залуу албаагч гэдгээр нь албаагчдын зүгээс маш их дэмжиж байсан.